Аллерги мэд эмнэлгийг сонгон үйлчлүүлж байгаа та бүхэнд баярлалаа. Үйлчлүүлэгч та дараах зөвлөмжийн дагуу шинжилгээнд бэлтгэн ирээрэй. Спирометрийн шинжилгээ гэдэг нь уушгины үйл ажиллагааг үнэлэх, амьсгалын замын эмгэгийг тодорхойлдог шинжилгээ юм. Шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ? Шинжилгээ өгөхөөс 1-2 цагийн өмнө хүнд хоол идэхгүй байх, чээж болон хөвлөгээр бариу биш чөлөөтэй бие дэвтэйгэн хувцас өмсөх, амьсгалын замын гуурсан хоолой дэлэх эмийг уух, цацлагаар хэрэглэх, цэр шингэлэх болон тайвшруулах эмийг хэрэглэж байгаа тохиолдолд шинжилгээнээс 24-өөс 72 цагийн өмнө хэрэглэхийг төр зогсоох, шинжилгээнээс 2 цагийн өмнө тамхи татах, хүчтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх хэрэгтэй. За сайн байцгаана уу. Бүгдээрэнд нь бичлэг үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. Намайг Баясгалан гэдэг аллерги мэд эмнэлгийн дүр сонжлогоо нэмж та бүхэн хэвлийг эхо тааруулахдаа өглөө ус чуулгүй ирвэл сайн. Үн түүнээс гадна дасганда шистэ байвал доторх хөшгөлтөд илүү сайн тод харагддаг шүү. За үүнээс гадна бамбаа болон бүхний эхоны тухайд бол ямар нэгэн бэлтгэл шаардлагагүйгээр хизээж харуулж болно. За цэжний эрдэнэний тухайд гэх юм бол жирэмсэн тохиолдолд өөр ямар нэгэн хариулах заалтгүйгээр орно. Ямар ч тохиолдолд хэрвээ таны өмнө хянуулдаг янз бүрийн зүйл байдаг бол өмнөх шинжилгээтэйгээ хамт ирвэл их сайн байдаг шүү. За баярлалаа. Мөн нэмэлтээр хэвлийн яхаа хэлэх эмэгтэйчүүд маань дасгандаа шээстэй байхыг анхаарна уу? Хеликобактер илрүүлэх амьсгалын урайзын сорилт хэрхэн бэлтгэх вэ? Та шинжилгээнд ирэхдээ шүдээ угаахгүй, тамхи татахгүй, өлөн байх ёстойг анхаарна уу?